гар бүр амар салхитай хүтэн байна. Хүтэн ч гэжтэй би ч 30 градустай бөхчөн газраас ирсэн шүү дээ. Тэгээ энд ирсэн чигээ салхилж мэлхлээд за юу ч гэсэн хотын өглөө юм байна. Одоо 7 цаг болж байна. Эндээс нэг идэх юм авчаад тэгээ автобусан суугаад ирээ орно. Ирээ бишээ шууд замын өд орно. Энэ хараа. Баг Монгол юмнууд байна. Монгол гэвчсэн. Монгол сүртэй цайдаа гэж бичсэн юмнууд байт юм байна. Тэгээ энэ хараа. Тэмээний сүүгас гэж ингэж байт юм байна. Ийм л юм байна дөө. Амар салхитай. Салхитай. Энэ бүр данчааны өвлөөс ч байна. Данчааны өвөл ч ингэ салхилсан. Би хараа юмад илгүй тэнд ачаагаа үлдээсэн. Тэгээд бүр хүн авцсан байхаа гэж айж бараг 30-40 минутаар ярьлаа. Гэхдээ хүн аваагүй байна. Тэгэл аав гэжтэй одоо тэгээд төвчтэй юм их. Hello гэрэлт орчлон минь. Тэгэхээр би Монголд ирсэн. Тийм ээ. Тэгээд өчигдөр Монголд ирсэндээ өчигдөр сайхан идэж уугаал унцаар агаа таарсан. Өнөөдөр тэгээд яг гоё ингээд яг Монголд ирээд эхний өдөр би тэг өнөөдөр гадуур гарна. Тэгээд ер нь бол тийм одоо гоё. Одоо яг гоё амьдрнаа. Уг нь ингээ Монголд ирээд унтаад ингээ босоод ирэнгүүт миний давхраа арилцдаг байсан байхгүй юу? Яг өмнөх ирэлтэн дээр. Тэгээд энэ удаагийн ирэлтэн дээр ингээ давхраа арилах байх гэдгсэн чинь арилаагүй за. I don't know. Тэгээ хэд хоног унтж байгаа тэгээ гайг болох байх. Яагаад ингээ давхраа ороод байдаг вэ гэхлээр хятад манай доор нь их гоё биш байсан байхгүй юу? Тийм болохоор би амар тухгүй унтдаг. Тийм болохоор ингээ ядарч мадраач ч юм уу тэрнээс болоод давхраа орчоод байдаг байсан. Тийм. Тэгээ Монголд ирэнгүүт амар гоё тухтай унтаал зөөлхөн орморондаг. Тэгээд давхраа минь алга болчихдог байсан чи өнөөдөр тэгээгүй. Яагаад тэгэхээр мэдгүй би жоохон өнөөдөр хүнтэй уулзах хэрэгтэй гэж бодоод тэгээд цаанаас жоохон эрсцэрсэн гэх юм уу? Уг нь бол би хүнтэй 2 цагаас уулзсан. Тэгэхээр надад нэг амар яарад шаардлага байхгүй. Гэтэ эрсцэрсэн байхгүй юу? Тэгээд тийм байна. Тэгэхээр хэдүүлээ одоо өглөөний цай бэлдэж ууцгаая. Яа би бүр ийм өглөөний хоол идэхээсээ гэж амар удаан бодсон. Би Монгол тарганд амар дуртай. Ийм гоё өтгөн байдаг аахгүй юу? Тэнд байдаг тараг амар сонир шингэн. Тэгээд би авьяасан дуртай, мовьяасан дуртай. Yay! Хичээл түцнийхэн бас ирсэн ерөөсө ширээ сандал угаа ширээ. Бэлэн боллоо. Oh my god. Энэ хараа. Надад арай том цүнх байхгүй учраас би хамаагүй юмудаа ингэ үлгэрчлөө. Тэг ингээ хаагдаж болохгүй амар их юмтай энэ за. За юу ч гэсэн юм байна. Би одоо усны ургал зогсоох лазерт орно. Yes, let's go. За нөгөө нэг модны цагаан юм сармуусан дэг наалтаад тэгээ юм харагдахгүй бүр амар хэцүү байлаа. Юу вэ? Модны цагаан юм шиг амар юм бэ. Паркод модод усны ургал зогсоох лазердаг ирсэн бэ. Одоо орох чинь зөв. Авцгаая. Бүр гоё юм бэ guys. Ийм цаг агаарт алхах бол үнэхээр гоё гэхгүй. Яа хятад ингээ алхаж явгоо бүр ингээ халууцаал хөлрөөл өгөх гээл бүр амар болдог байхгүй юу? Тэгсэн энд бол ингээ салхи малхитай цаанаасаа л амар гоё байгаа хгүй. Ийм цаг агаарт бол алхахгүйгээд өөр яах юм бэ? Тэгээд би сая усны лазерт орсон. Маш хурдан процесстэй нэг 20 минутанд гар болон суугаа лазерт урчглаа. Тэгээд 14 хоногийн дараа дахиж ирээд лазер дуулна гэж хэлжсэн. Ийм газар явжсэн байхгүй. Эний чи юу гэдэг лээ. Нэр нь марччихээ. Нэг камерт дуу явжсэн байхгүй. Тэгээд is it maybe та одоо ямар дуу сонсч байна ч юм уу тийм байж магадгүй жодсон. Гэтэ нөгөө нэг юм ихч яг сурвалжлах авдаа штэ. Ихч биш ах байсан байхгүй. Тэгэл би okay maybe no гэж одоо тэгээд амар хараагүй юм шиг царилаа. Ингээл алхчихсан чи яг аргагүй хүрээдэрдэг байхгүй. Тэгээ ингээд надаас ингээд нэг төгрөгөөр та юу авч хийж болох вэ гэл. Тэгэл юм хариулж байгаа л тэгээд надаа ийм өгсөн. Энэ бол UB Eats-ийн ингээд 10,000 төгрөгийн эрхэм бичиг байна. Тэгээд би ингээд хоол захиалж идэж олно гэсэн. Яа. So cute. Фантомтойг хүрэлцэн ирсэн байна. Одоо найзгаа удаж байна. Тэгээд дээр уулзсан. Тэгээд Cloud9 орно. Cloud9 хямдрал зарласан байсан. Cloud9-ийн 2 мейкап бүтээгдэхүүн авна гэж төлөвлөж байгаа. Тэр хоёр авна. Ор хүнжлийн давуу авсан охин байна.
Hello guys, I'm home. За өнөөдөр би гадуур яваад Cloud9-ы хямдралгаар зарласан байсан баггүй мега бүтээгдэхүүн бүгдээрээ 20-30% хямдарсан. Би тэгээд бодож энэ Kiny гэдэг баха. Kiny-гийн уруулан хөлөгч болон House of Hearing blusher-ыг авсан. Би нэг өвөл би найзтайгаа уулзсан чинь манай найз нь Kiny-гийн бүр уруулан хөлөгчийг хайж авсан баггүй амар гоё гээд тэгээд би нэг юм бодохгүйгээр шууд 3 өнгөлөөсөн зөө. Нэг нь болохоор шууд өнгөлөгч ямар ч өнгөгүй, нөгөөт нь болохоор ийм илүү cool tone-ий, нөгөөт нь болохоор илүү warm tone гэсэн баггүй. Би тэгээд шууд окей шууд энийг шууд авсан. Тэгээд амар дэжгүй гоё консистенцтэй. Тэгээд хараалаа зөө. Ийм тэгээ амар дэжгүй ингээ уруулан дээр төрхөж байгаа яг feeling нь амар дэжгүй мэдрэгддэг. Тэгээд ингээд нэг юм зарим уруулны болоод ингээ амар наалтаад идэв штэ. Тэгэхгүй энэ дээр угаасаа битсэн Glow Melting Lip Balm. Тийм учраас яг melting болохоор амар гоё сэхгүй. Тэгээ өнгө нь болохоор Thick 2 Rosy Plum гэдэг нэртэй байна. Тэгээд I absolutely love this one. Тэгээд 20,000 байсан баха. За би одоо яг House of Hearing blush-ыг задлж үзэж чинь яг тодорхой нь яг ямар хөө байх нь. Тэгээ би ерөөсөө арьсан дээрээ хэрглэж үзээгүй зүгээр гарын дээрээ ашиглаж үзсэн байхгүй. Тэгээд ямар нэгэн байдлаар би liquid blush ашиглаж сурнаа. Ашиглаж сурах ёстой. Тэгээд зөндөө олон хүний сонголтоос нь тэгээд нэх их overthink хийгээд авахгүй шууд окей гэж авсан. Им хөргөн жижиг. Thick 7 Pink Rosy гэдэг нэртэй өнгө байна. Тэгээд 10 мл юм байна. Нэлээд жижигхэн жоохон юм байна. Ийм. Би тэгээд угаасаа амар хөлхний бодож байгаа учраас I'm so sorry. Гэхдээ надаа ийм liquid blush-ийн consistency яг юм арсандаг мэдрэгдэж байгаа мэдрэлт нь амар гоё санагдаад байдаг болохоор Albar liquid blush авч үзсэн. Тэгээд би хууч ихчийнхаагаа хальт ашиглаж үзэх надад таалагдчихсан байхгүй. Тэгээд тэр үед би угаасаа blushтай байсан учраас blush авсны хэрэггүйгээд тэгээд тэр үед аваагүй. Им байна. Би угаасаа амар сонир хүрчлээ. За иччихлээ зүгээр юу ч харахгүй. Ингэж харагдаж байна. Бачгүй хастай. Хөрөн багастай. Liquid blush амар хөргөн. Би маргааш амар гоё бодолт хийх юм бол харуулъя зэв. Тэгээд тийм байна. Hello guys. Өнөөдөр миний ажлын 3 дахь өдөр. Тэгээд баасан гараг. Тэгээд маргааш би лагер явна өвөө эмээтэйгээ уулзсан. Маргааш би амар тэсээ ядаг үлээж байгаа. Өчигдөр нэг бичлэг хийгээг болохоор би одоо хэлье. Миний энэ хүмсийг хараа бүр ингээд би санаанд байдлаа хитрхи их цайруулаад тэгээ бүр юм шар өнгөтэй өмсгтэй болсон. Би уг нь жоохон бордоо болгодог аахгүй юу? Бордоо болгочхоор гоё идэв. Гэсэн чинь ингээд шар болсон. Тэгээд одоо ямар ч аргагүй ингээд шар өмсгтэй яваад байгаа. Тэгээд I don't know. Надад нэг амар захгүй байгаа ч гэсэн би okay new era I'm gonna slay гэж одоо өөртөө итгэлтэйгээр явж байгаа. Одоо яг нүүр хамаад дэжгүй болгоо батга болоод тэгээ яг арьсаа яг тордчихвол яг алах гээд байна. Тэгвэл миний арьс будаг хүлээж авахгүй амар сонирн байгаа байна. Өнөөдөр болохоор би яг хийх ёстой хөтж байгаа ажлыг яг дагалдан болж яг яаж хийх үү гэдгийг харна. Тэгээд ер нь бол тэг хөтөж хийж байгаа учраас юм чэйжлэх ёстой. Тэр чэйжлэх юм хамаа бас сайн чэйжлээд нэг тиймэрхүү ажил хийх байгаа. Тэгээд тэр мэн дуусчвал оройд маркетингийн ажилд туслах байхаа л гэж бодож байна. Гэгэн өглөөний минь. Та бүхэнд би лаграасаа мэдчилж байна. Нар өстой гоё юм. Өглөөний нар амар гоё юм. Өглөөний нар нь жоохон зогсохоор гарч ирсэн байна. Гадаа гоё ногоон байна. Бүр зүлэг энэ хашаа машаа бүр төв чигээрээ багвахаа цэцгээр дүүрсэн байна. Ямар эвгүй харагддээ би. Өглөө ч гэсэн жоохон сэрүүхэн салхитай байна. Хятад ингээ өглөөдөө л амар халуун нар шардаг. Тийм болохоор амар хэцүү байдаг гэсэн юм байна. Одоо тэгээд амар гоё юм. Нар нь өстой гоё юм. Ингээд дүүрэн багвахаа цэцэг байгааз. Тэгээд багвахаа цэцэгний юм ишнүүд. Тэг чигээрээ багвахаа цэцэгний ишнүүд болцсон. Тэгээд одохгүй багвахаа цэцэг нь гард юм уу? Эсвэл гараад байл хэдий хийсэн юм уу? Юу ч юм байна. Тэгээд манайх тэндээ гоё хүлэмжтэй өгөрцгийн ургуулт юм. Саяхан л өгөрцөөгөө тарьсан байлээ.
Би бүр яг юм захиулсан юм шиг харагдаж байна. Би яг арьсаа яг яах вэ гэдэг ерөөсөө ойлгохгүй байгаа. Тэгээ миний нүдэнд ингээд амар гүн давхраа ордог болсон. За. Тэгээ нөгөө нүдэнд орохгүй, энэ нүдэнд ордог. Тэгээ нэг амар эвгүй харагдаг. Би тэгээд давхраатай нүдэндээ нэг дуртай шүү дээ. Давхраагүй ер нь сайхан байж байгаа надаа. I love it. Тэгээ нүгээр ингээд матгаа шахаа шалбалцсан. Тэгээ өөрөө бас батгаа өчөдөг шахуулаад тэгээд нэг тиймэрхүү болгоцсон. Тэгээд арьс гоё болоосаа гэж найдаад лэж байна. Тэгээд өнөөдөр бол лагер дээр их сайхан идэж улаа. Бүр амар хэдлээ, зөндөө хэдлээ. Нара бахан зодогтой болсоод ингэж агсаж байна. Өнөөдөр ажилтайгаа сууж байсан юм чинь маркетингийн ажил хийгээд тэгээ говийн боршиг тараагаа явж байна. Бүр солиотой алуун байна. Тэгээ яхаа ядарч байна. Дийн амар хүнд байна. Амар олон боршиг авцсан чинь. Тэр нь хэцүү байна. Гэхдээ ах уу яг тэгээ явахаас өөр аргагүй шүү дээ. Цэлэнгээ авчлаа болоод аа. Сайн уу найзуудаа. Та бүхэнтэйгээ бичлэгээрээ ерөөс уулзаагүй амар удсан байна. Тэгээд би Монголд ирээд тэгээд одоо нэг 10 хоног ах шиг байна заяа. Тэгээд 10 хоногийн дотор их юм боллоо. Би ажилд ороод одоо 7-8 хоног ийн. Тэгээд зөндөө их юм бас үзлээ. Их л юм болж ийн. Ажлын талбар, офис мофсоо 2 ч удаа солилоо. Тэгээд ер нь бол гоё заяа. Би эндээс ер нь бол нэг сар гаруй, бараг 2 сар ажиллахад амар их юм сураад гарахаар so I'm so grateful. Yes, 8 хоногийн дотор би амар их олон юм бодож ухаарсан байгаа байхгүй юу? Хятад яваад бас нэлээд сайжирсан, бас нэлээд их юм бодож сурсан тий. Зүгээр ингээд mentally яг нэг тийм хүнтэй харьцах ч юм уу нэг тиймэрхүү өнцгөр би амар юм improve хийж чадсан гэдгийг ойлгоод байгаа байхгүй юу? Тийм учраас амар баяртай байна хүмүүсээ. Сая яасан бэ гэхлээр дэлгүүр хаарч өгөө тэглэнгүүт манай дэлгүүр одоо хаах гэж байна гэх нэг тиймэрхүү юмшдаг хоолой байдаг та. Би яг тэр хоолойг хятадаар бичүүлээд ирлээ. That's so crazy guys. Crazy. Тэр мэрэгч амар мэрэгчлийн хүмүүс тэгдэм байх гэсэн чинь зүгээр хятад хэлтэй гайг олоод тэгэл уншуулчих тийм ээ. Oh my god guys би амар тэнэг юм байна. Би ингээд ямар ч хаан банкны данс хийхгүй. Би хаан банкны данстай ажиж цалингаа аваад тэгээд хаан банкны данс нээлэх гээд өнөөдөр явсан юм. Тэгээ би өглөө 9 цагт очиод 30 минут нээлгчээд тэгээд ер нь 9:30 гээд ажил дээр ирэх гэсэн талууд хийсэн байхгүй. Гэсэн чинь 8:30-аас гэрээсээ гараад 9:30 гээд би банкн дээр очив. Тэгээ банкн дээр бүтэн 1 цаг яаж байгаа 10:30 гээд дуусч байгаа байхгүй. Тэгээд 11 цагт ажил дээр ирж байгаа. 11 цагаас цай орж байгаа зэ. Би ингээд өглөө бүхэлдээ 2 цагийг ингээд алдчихад ингээд явж ийн за. Сайн уу guys. Өнөөдөр хагасаа өдөр би тэгээд өнөөдрөөс эхлээд жолооны курст явж эхэлж байгаа. Тэгээ одоо өнөөдөр шууд жолоондоо гарна. Тэгээ жолоондоо гараад араас нь дөрөвдөө суугаад тэгээ ерөөхдөө бол би нэг 8 сар гэхэд жолооны үнэлгээтэй үнэхээр болчмоор байна. Тэгчүүл яг амьдрал амар дэжгүүлэх гэдэг байхгүй юу? Манайд ингээд машин байгаад идэг жолооч байхгүй. Яг тийм байлтай байхгүй юу? Тийм учраас I'm gonna be the жолооч. Тийм учраас жолооны курст явсан. Тэгээ 5 өдөр ажиллаад тагсаа бүтэн жолоонд суугаад оройн гадуур гараад тийм нэг тиймэрхүү байна гэж бодож байна. Би тэгээд play time явъя гэсэн чи ийм амар завгүй хаанаасаа яаж явах вэ? Тэгээ угаасаа явах найз олдохгүй тэгэл окей ганцаараа явъя дөө гэж бодож байсан ч гэсэн ганцаараа бол арайж play time явж зөрөхлөхгүй бахаас 4 өдөр хар шөнөөр хүэлгүүдээ тэгээд ч тэнч амар хүмүүс ш тааралдаж магадгүй тийм учраас safety first тэгээд тиктэй зарах гэж бас үнэхээр хэцүү байна. Тикт ерөөсөө зарагдахгүй байна. Би өчигдрөл ерөөсөө пост оруулсан л та. Тэгээд яаж зарахаа ерөөсөө мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээд таньдаг хүмүүсээс амар ховор юм болохоор ингээд тик давь маяг гэж ярьж байгаа хүн ч гэсэн байхгүй тийм учраас I don't know. Ингээд жолооны курсээс ингээд гэрийн гадаа ирээд залгаад тэгээд гэрээсээ гараад шууд жолооны курс явдаг газар хүртлээ ингээд машин бариад ингээд явдаг гэсэн заяа. Манай ихт сууж ирсэн. Тэгээд би яг тэр газарт нь яг сууж байгаа байхгүй. Нодлон би өгөн жолооны курст явах гэжсэн чи амар завгүй тэгээд ингээд ингэсээр хагаад хамаг зүйл ингээд дууссан. Тэгээд энэ жил яг суухаар шийдсэн байгаа. Тэгээд хэдийгээр би завгүй байгаа ч гэсэн би явах ёстой, би заавал суух ёстой гэж одоо тэгж байна. Тэгээ угаасаа манай машин угаасаа бэлэн байна. Яа би тэгээд өнөөдөр бас
жоохон газар гарч магадгүй гэж бодоод нүрэмэ буцсан юм уу бодохгүй гэж бодож байсан.